За өдрийн мэнд үзэгчдээ нэг үе маань Арслан намын дотоод сонгуулийн үйл ажиллагаан дээрээс та бүхэндээ шууд амжилтыг хүргэн ажиллаж байна. За сайн байна өдрийн мэнд хүргэе. Сайн байна. Би Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Арслан намын гишүүн хүн байна. Өглөө сонгуул маань 9 цагаас эхэлнэ гэдэгсэн би аминдаа өглөө эрт өгье гэж 9 цагт ирсэн. Сонгуул маань 9 цагт эхлэегүй. Цагтаа эхлэегүй. Цагтаа эхлэегүй наад цаана болоо божгийн жагаад 9:45-д эхлэх болсон чинь нэрийн утас байхгүй болоо явцсан. Яагаад нэрийн утас байдгүйс чинь нэр дэвшиж өөрсдөө нэрийнхээ утсыг авчир гэдэгсэн. Нэр дэвшиж яагаад нэрийн утас авчирдгийг гэд ингээ божгийн надад жатлаа нэрийн утас ирлээ сонгуул гэсэн. Яг сонгуулаа баг 10 40-аар сонгуул өгж эхэлсэн. Тэгээд бид нар ч одоо ингээд өнөөдөр дотоод сонгуул дээр ингээд ер нь цагаа бариагүй. Тэгээд одоо өглөө тийм шүү дээ 9 цагаас эхэлнэ гэсэн бол 9 цагаас эхлэхгүй бүр баг 10 болж байгаа гэхэлсэн. Тэгээд доктор яг нөгөө ямар юу одоо хэн ямар нэр орж иж байгаа ямар үе яаж байгаа тэр нь байхгүй. Дотоод нөгөө одоо зохион байгуулагч нэг нээлттэй хийгээгүй. Тэдэн хүн одоо ийм хүн үйл ажиллагаа энэ хүн ийм юу гэдгийг хэлээгүй нөгөө одоо юу ажиглагч ийм хүн байгаа энэ хорооноос тэдэн хүн байгаа гэж хэлээгүй. Энэ чинь энэ 92 дугаар сургууль дээр 17 дугаар хороо 8 дугаар хороо хоёр сонгуулаа өгж байгаа иргэд Арслан намын гишүүд. Тэгэхэд ердөөсөө дотоод зохион байгуулалт аягүй муутай байлаа. Тэгээ хаана юу бүртгэх хаана юуг нь хийх юм мэддэхгүй. Тэгээ үедэл бид нар ч одоо жинхэнэ намын гишүүд бид дотоод сонгуулиуд намын дагуу явж байгаа юм чинь одоо ер нь эндээс 2 юуны 8 гишүүнээс 4 нэр дэвшиж гарч ирэх юм. Тэрнээс одоо 8 хүнээс 4 зураг гэхэд одоо нөгөө талын өдөр дөрвөн одоо зүгээр ийм нэр ингээл энэ хүнийг зураараа гэл ийм зураг өгөөд оруулаад байгаа юм. Тийм ингээл хүнийг таргаад энэ хөдрөө ир гэдэг өөрөө нэр дэвшигч. Тэгээ бүр өсвөл энд усууд дагуулж орж ирээд энийг юу яагаад байгаа байхгүй юу? Энэ хүнийг өгөөр гэдэг. Сүүлдээ та нар ийм өгөөд байж бодож чи та нар 8 хүнээс өөрсдөө иргэн өөрсдөө юм сонгоод өгөх ёстой шээ гэдэг чинь одоо утсан дээр нь хийж өгөөл над 4 зураг гэдэг. Одоо тэгэхээр нөгөө талын 4 хүнд нэг ийм тараасан бантер авахгүй болохоор ердөөсөө энэгээр зурж эхэлж байна. Тэгэхээр ингээд зураагаад тэгээд нөгөө энэ наснаа шууд энэ зургаад энэ тал нөгөө талд өрсөлдөгчгүй 4 хүн гарч ирэх гэж байна чинь. Ингэж болохгүй шүү дээ. Одоо энэ нэр дэвшиг өөр энэ хин гэдэг хүн чи одоо энэ дээдл юм блэ хөдөр баяр гэдэг залуу. Тий одоо бид нар бол тийж үзэж байна. Бид нар ч нэ юу шударга өрсөлдөх гэдэг үзэх гэж одоо бүгд хууль дөр. Тэр хөдөл одоо ингээд би одоо энд ингээд иргэн үед хараад одоо ингээд найз нөхдөд ирэл за миний өгшө бүгд нар сонгуулаагийн бүгд нар намын гişүүн. Би яагаад гэж ар үр хөвгтөө одоо өгүүлж байгаа. Тэгэхэд дандаа нөгөө нэг баг гэрийн хаягийг мэдгүй хүн орж өгөх гэж шүү дээ энд чинь. Тий дөнгөсөө бит хоёрыг ч орж ирэхэд гэрийн хаягаа мэдгүй хорооноос явуулсан ямар хүн дугуулахаа мэдгүй хүн орж ирж штэ тий. Ямар ч юм мэдгүй. Тэнд та ямар хүн дээр дуул ирж байгаа ингээд тэгэхээр мэдгүй хорооноос явуулсан хаягаа мэдгүй. Та тий аль хаягаа гэхэд би хаягаа мэдгүй. Намайг хорооноос дууцсан гэж байгаа. Тэр хорооноос хаавал дүүргийн хүн байгаа байхгүй юу? Хаавал хаавал дүүргээс Баянзүрх дүүргийн 17 дугаар хороон дээр нэр дэвшигчд санал өгнө гэж явж байгаа юм. Ийм байж болох уу? Би ардчлалыг арай нэм гэж байгаа. Би энэ Арслан намын бол үнэхээр одоо цүнхээр тэр сугны өсмөс биш. Би ирээд байгаа хүүхдүүдэд явж байгаа юм байхгүй юу? Тэг чинь би ч одоо 10 хэдэн акционер надад би энийг ирээдүйн сайхан амьдралын төлөө л явж энэ Арслан намын гишүүнээр явж байгаа хүн. Тэр нэг ийм өрхөл асуудал гарч ирээд байна. За хизээ одоо Арслан намд хэлсэж орсон. Хэдэн жил болж Би байна? би чинь 96-наас орсон хүн шүү дээ. Тий Арслан намд 96-наас орсон баг 96 тэтгэврт гараад гарахын мөртөл орж ирсэн. Тэгэл тэтгэврт гараад байнгын намхаа юмд явж байгаа. Тий. Тэгээ өглөө саналын хуц ирэхгүй байна гэдэг хэлжсэн. Тэгээ саналын хуц яагаад саналын хуц ирдэггүй гэдгсэн чинь нэр дэвшигч нар өөрсдөө авчирсан. Нэр дэвшиг авчиргаа их нэгдүгээр байхгүй. Хоёрдугаар одоо өнөөдөр та нараас хэдэн хүний санал авах гээд ингэж байж байгаа гэхээр бид нар мэдгүй. Одоо энэ доктороо зохион байгуулагч нэг эрттэй хүн байна. Саналын хуцны тоог мэдгүй байна. За одоо саналын хуцны тоог мэдгүй байгаа хүн чинь орой саналынхаа тоог яаж гаргаж байгаа юм? Хэдэн ирсэн, хэдэн ирээгүй, хэдэн юу зөрчилдөөсөн гэдэг яаж мэдээлэл өгөх гээд байгаа юм? Сонгуулийг арайд ингэж хийдэггүй байхгүй юу? Арайд биш. Саналынхаа хуудсыг хэдийг хүлээж авсныг мэдгүй дотор зохион байгуулагч нар чинь одоо яа сонгуул явж байгаа гэж би хэлье. Би бол энийг үнэхээр хойд бас үнэхээр юуг гэж үзэж байна. Одоо нөгөө итгэхгүй зүгээр нэг шийсвэр усуудл ажиллаж юм гэж хэлэх гээд байна. Гадуур бас ингээд үл таних хүмүүс одоо зогсоод хүмүүстэй уулзаад тэгээ наашаа оруулаад ашиг харагдаад байгаа байхгүй. Тэгээ аль түрүүнд бит хоёрыг орж ирэхэд ч хүртэл тиймэрхүү үйл явдал харагдажсэн л да. Энэ тал дээр тийм ажиглагдсан уу тань? Ажиглагдсан. Би энэ 17 дугаар хорон дээр одоо 90
оноос эхэлж байсан. Би бол ууган энэ хорооны хүн. Тэгэхэд би энэ хорооны хүнийг таних шүү дээ. Тэр хүн манай биш. Тэгээд тань хүн хорж ирээд өө манай 17-ийн хүн байдгүй шүү дээ гэхэд үнэхээр байдгүй хүн байгаа байхгүй. Наад миний зүс танигдаг хүн. Тэгээд ингээл таач манай 17-ийн хүн биш дээ гэсэн чинь би ирээд сар болж гин. Ирээд 2 сар 3 сар болж гин гэж орж ирээд байгаа байхгүй юу. Тийм л биш байдаг л байхгүй юу. Тэгэл ийшээгээр та биш наа манай иргэн хүн биш нэгэд гадаа гараад би хэний талд өгөхөө мэдэхгүй байна гэд хүнээс очиад нөгөө талын хөдөр баярын талын хүн дээр очиад асуугаад явж байгаа юм байгаа байхгүй юу. Үгүй гэж асуугаад тэгээд нөгөө хүмүүс нь болохоор саяны харуулсан нэг дөрвөн нэрийг хинт өгөхөө гэдэг юм дүүгэн. А ингээд одоо бид ийм дөрвөн дөгж ингээд энийг бариад ирчихээр утсан дээр дөрвөнийх нь нэрийг суулгаж би явуулдаг шээ. Энэ дөрвдөө гэд ийм хөл заваа юм болж байна. Тий. Тэрийг хүмүүсээ бас орж ирж яхад болсон үйл явдлыг та бүхэнд уцаар харуулчих. Пүрэ гадаа хүмүүстээ уулзчихсан. Ой, зүгээр авч ямар амар юм бэ? Ой, хаалдаа димээ гэж наадчих. Ой, таны сая гадаа хүн чи яг ч юм бэ? Мөнгө тараажсан мэт хөөе. Та сая хоёр залуутай үүднээс мөнгө өстэй. Таасан дээр бичээд тэгээд. Бэлчгоо бэлчгоо. Хайраасын пүрэ гадаа хүмүүстээ уулзчихсан. Ой, зүгээр авч ямар амар юм бэ? Ой, хаалдаа димээ гэж. Тооцсон чи би яа. За гэж баярлалаа. За баярлалаа. За одоо Битүүний хайгаа гэсэн мэдгүй одоо энд юу хийж байгаа гэж. Та хайгаа мэдгүй нэг юм шүү. Хорооноос дуудсан чи би яа. Хорооноос дуудсан. Яг ч дуудсан тэнийг. Сандаа өгөл гэсэн. Ямар хүнд өгөхийг би мэдэхгүй. Ямар хүнд өгөхөө мэдэхгүй ирж байгаа юм да. Ороод харна штэ чи ямар сони. Оо за ямар хүнд өгөхөө мэдэхгүй. За болоо. Хорооноос даалгавартай ирж байгаа юм те. За. Ингээ гадаа хүмүүс за зөвштэй бид бүхэн одоо Арслан намын дотоод сонгуулийн үйл ажиллагаанаас шууд амжуултыг та бүхэндээ хүргэн ажиллаж байгаа. За тухайн одоо сонгуул болсноос хойш хууль зөрчсөн олон асуудал гарч ирж байгааг тухайн иргэн болд хүмүүсээ хэллээ. Өглөөнөөс хойш одоо цагтаа эхлээгүйгээс ахуулаад маш олон үйл явдал болсон гэж байгаа. Та бүхэндээ ч гэсэн дүнгийн бит хоёр орж ирэхэд таарлцсан хүмүүсээ одоо дүрс бичлэгээ та бүхэндээ үзүүлээ. Гэхдээ одоо ингээд хорооноос явуулсан ямар хаягн дээр байгаагаа ч мэдэхгүй, хаягаач мэдэхгүй, тэг ямар хүн өхөөч мэдэхгүй. За би ямар ч одоо хорооноос намайг сонгуулаа үг гэж явуулсан. Гэтэ би хинт өхөө мэдэхгүй байх гэд ийм зүйл яриа явж байгаа. Ийм одоо шудраг бус одоо сонгуул болж ээж болзошгүй асуудлаар одоо та бүхэндээ шууд амжилт хүргэн ажилласаар байна. Одоо иргэд бол ингээд цувраа таарч сонгуулаа өгсөөр л байна. Орж сайн бүрэн харж ижил явахгүй бол яг тэр ийн гэж байгаа юм болоо байхгүй. Тэгээ бид сурчлагыг орж хүмүүсийн цаа бүрэн таниаг үлээ. Тэгж тий дутуу Мэдхгүй байна уу? мэдгүй байна. Та Арслан намд хизээ эсэж орсон. Арчлан намчтай би хизээ орлоо. Өдлөө орлоо. Яг сайн дээр л нэг юм юу байна Арчлан намд орох уу гэдэг орч ийсэн. Бас хуцаа мэдхгүй. Мэдгүй байна сайн санахгүй. Энэ одоо нэг жирээд хэдийн хугацаа өнгөрөө? Энэ одоо энэ аян дээр ч би нодлон энэ паспортоор бол удаж байгаа. Шилжээд бол саяхан шилжсэн. Хөдөөнийхөө л дээ. Амьдрах нь бол удаж байгаа. Шилжих нь саяхан шилжсэн баггүй. 2 жилийн өмнө шилжлээ. Хэд он гэж энэ дээр шилжсэн он үед өглөө. Улаанбаатарт
22 он жилсэн юм. Одоо Баянзар дүүргийн одоо намын дарга хэн байдаг вэ? Тэр талаар мэдээлэл юм тань. Баггүй би энэ юм дүү Ямар мэддэг. бодлого хэрэгжүүлж байгаа, ямар чиглэлээр үйл ажиллагаа одоо ингэж явуулаад байгаа гэдэг ямар ч мэдээлэл алгуу танд байна. Би энэ мэддэг тийм. За ер нь тэгээд хин сонгуулаа өгөхөөрч мэдгүй үрээд ирсэн юм уу те? Энэ сонгуул өгж ийн гэхээр нөгий гэж бодсон. Тэгэл ярьсан. Яг хүмүүсийн бодлоор мэдээлэл авахгүй тэгээд сонгуулаа өгөхөр зүгээр үү те? Одоо тэгээд орж байгаа сонгож болох байх. За үзэгчтэй нөхцөлөд бол ийм л хүмүүс бол одоо хинт саналаа өгөхөө мэдхгүй, хэнийг дугуулгаа мэдхгүй, ямар ч саналаа өгөхөөр ирсэн гэдэг зүйлийг яриад. Тэгээ зарим нэг хүмүүс нь болохоор одоо тухайн одоо хаягн дээрээ шилжилт хөдөлгөөнөө саяхан хийлгсэн гэдэг мэдээллийг бол өгөөд байж байна. За сайн байна уу өдрийн мэнд. Энэ нөгөө нэр дэвшигч Хөдөр Баяр гэдэг энэ хүн байгаа. Хөдөр Баяр гэдэг хүн байгаа. Тэгээд энэ манай хорооны хүн биш гэсэн хүн мөртлөө энэ 5 хүн шууд дагуулж ороод ингээд Баянгол ингээд 5 хүнтэй ингээд манайхаас ингээд бичлэг хийлцсэн байгаа. Энд дэр одоо нэр дэвшигч Хөдөр Баатар гэлөө. Хөдөр Баяр. Хөдөр Баяр нь одоо 5 хүн дагуулад ингээд орж байгаа төр зураг байна тий. Гэтэ нөгөө Баянголоос шилжиж ирсэн хүн байлээ. Хамгийн гол манай хорон дээр байж байгаа хүнснээ одоо манай хоронд бай. Одоо манай хорооны энэ одоо өөрийнх нь нэр дэвшигч байгаа хорондоо л ингээд оруулж ирж байгаа. Нөгөө царцааны нүүдэл гэдгийг л одоо энэ болоод тах шиг байна уу тий. Энэ мэт хууль бус үйлдэл өглөөнөөс хойш хэр их ажиглагдав юм. Ер нь тэгээ зарцааны нүүдэл нь их байгаа. Гэтэ яг одоо яг бодож шудраг ингээд нэг сонгол гэдэг юм байх бэлтсэн юм шиг байна уу гэдэг дээр Бас энэ дээр нэг бичлэг энэ талаар та бас мэдээлэл өгч зааж. Ороод ирсэн. Хүмүүс нь яг ингэж зогсож байна. Энд одоо манай харанхлаа дээр бол харагдаг усуд шилжиж ирсэн зарцааны муу юу мэдэхгүй. Ингэж зогсож байна. Өөр нэр дэвшиж хүнээ оруулж байна. Утсан дээр нэр цай харуулж байна. Энэ хүн байна. Тий. За нэг залууны нэр тий энэ ямар усуд ирж байгаа мэддэхгүй байна. Нэр дэвшигч нэг оруулж байна. Нэрийн хаягн дээрээ шууд тулгын шүү. Нэг үе саятай ирж байгаа юм шүү. Дууд. За энэ бичлэгэн дээр л түрүүний одоо иргэний ярьсанчлан иргэдийг одоо үүдэнд хүлээж авангуудаа энэ 4 хүний нэрийг одоо дугуулаарай гэд цаас иргэдэд тараагаад байгаа. Тэр битгийхэл утсан дээр нь одоо суулгаад өгсөн заавал энэ 4 хүнийг дугуулаарай гэдэг зүйлийг өглөөл ингээд иргэн бол уцаараа баримтжуулаа баталгаажаад авцсан байна. За энэ уцаа аваарай баярлалаа. Энэ сонгуулийн эрс одоогийн байдлаар хэдэн хувьтай явж байгаа юм бол тодорхой мэдээлэл бас энэ хүн амтан байна. Зохион байгуулагч гэж байгаа юм болоо дуудаад өгөөч төхөө. Оо сайн байна уу? Эрс хэдэн хувьтай явж байна? Мэдхгүй. Та эцэн зохион байгуулагч юм шүү. Сонгол явж байгаа чинь ингээд бичлэг хийдэг. Энэ довтоод ажилчин байна. Тэгээ би асууж байгаа хгүй. Сонгуулийн эрс хэдэн хувьтай явж байгаа тэр мэдээллийг л хүргээч гэж хэлж байгаа хгүй. Тэрнээс л илүү зүтэн ми асуугаагүй шүү дээ. Тэр мэдээллийг яагаад өгч болохгүй юм бэ? Яагаад өгөхгүй юм бэ? Өглөө одоо хичнээн саналын үз тоо байсан. Саналын үзсийнхаа тоог мэдчихэж байгаа юу та яд ч одоо цагтаа эхлээгөө бүтэн цагаар хоцорч одоо хэлсэн гэдэг асуудал бас яригадаад байна шүү дээ. Энэ тал дээр ямар ч мэдээлэл өгөн байх юм уу те? Ядаж эрт хэдэн хувьтай явж байгааг хэлэхгүй. Тэндээс яагаад зураг дараад байгаа юм бэ ч тоо. Та зохион байгуулагч юм уу наашаа гараад ирээч тэгвэл хариу тайлбар өгчөөч. 8 дугаар орны голж ирсэн. Хүн баа 8 дугаар. Зүгээр эрт хэдэн хувьтай явж байгааг иргэдэд мэдээлэл өгч болохгүй мó таад? Үгүй ерөөсөө дайр тавьшилсан байхгүй шүү дээ. Өө таад чинь хөл гар авч чадахын зүгээр ч л та. Сонгуулийн эрт хэдэн хувьтай явж байгаа иргэдэд мэдээлэл өгч болохгүй мó? Мэдлэр өгдөг шүү дээ. Ингэж авдаг байхгүй юу? За. Тэр нэгдсэн мэдлэр өгөн. За. Тэгээ ядаж саналынхаа тоог мэдэхгүй байгаа юм шүү таад. Хүлээ авчихал та. Цагтаа эхлэегүй гэж энэ Хүмүүс ажил явж шүү дээ. Чи ямар юм хэцүү юм бэ? үгүй таа ч өөрөө
Тажид хүмүүс юм бичсэн Би чи. танаас зүгээр Дундуур л нь орж асууж штэ. Би ийшээ дайрч тавьшилж орсон юм байх. Үүднээс нь тодруулж штэ. Таад чи хүмүүс хараа зүгээр хэмээ ажиллаа явж чадахгүй шүү дээ чамаас. Тэр битгийг л одоо энэ хаян дээрээ байхгүй Тэр хинт тэгээд дараа нь яригдсан. Яригдсан ажиллаа. саналын уцаа өгөхөө мэдхгүй хүмүүс ирж штэ. Тийм мэдээлэл хүмүүс саналаа өгөөд штэ. Хаасан хауулын хүн энд юу хийж авч байгаа юм бэ чи? Хүмүүсээ л асууч л та тэгвэл. Баян зүрх дүүрэг мөн Өөрөөс бистэ. нь асууч. За. За одоо хаалгацаа битээ. Гэтэ за. Заач. За бодиттой л бол ерөөхдөө юм байна. За иргэдийн өгж байгаа мэдээлэлээр бол одоо өглөө 9 цагт эхлэх ёстой. Атал одоо цагаасаа хоцорч тухайн сонгол маань эхэлсэн. Тэгээд ирж байгаа хүмүүс нь наазах одоо хаан бол дүүргийн иргэн бол Баян зүрх дүүрэг дээр сонгуулаа өгөх гээд ирсэн. Тэгээ хинт өгөхөө мэдхгүй хорооноос сонгуулаа өгөө гэд явуулсан. Би тэр нийт дэвшигчийн талаар мэдхгүй байна гэдэг зүйлийг хэлээд байдаг. Тэр итгэхэл түрүүний бас нэг иргэний өгж байгаа утсан дээр өглөө авсан зураг бичлэгийг бол та бүхэн маань харсан бах. Нэр дэвшигч нь одоо хаасан өөр төргийн хүмүүсийг дагуулж авчираад одоо нөгөө л нэг зарцааны нүүдэл гэдэг зүйл нь энд болоодох шиг байна. Тэгэхэд саналын өгөхгүйлэхэд орж идэг. Иймэрхүү асуудал бол ерөнхийдөө Ардсан намын дотоод сонгуул нэг иймэрхүү л нөхцөл байдалтай явагдаж байна. Та бүхэндээ шууд амжилтыг хүргэн ажилласаар байгаа. За шаардлагатай гэвэл бид бүхэн тухайн асуудлаараа та бүхэндээ иргэн мэдээллийг шууд амжилттай хүргэн ажиллах болно. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.